Хөтөлбөрийн хэсэгт бид бөөрөлжүүдийн цахилгаан станцын гүйцэтгэх захирал мөнх төр эрхэнтэй ярилцаад бэлэн болоод байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бас бөөрөлжүүдийн цахилгаан станц маань ашиглалтанд ороод бас удаагүй шинэхэн ийм станц гэж бид бас ойлгож байгаа. Ер нь энэ төсөл маань яг хизээнээс эхэлж анх хэрэгжиж эхлээд сая бас биелээ болж байгаа талаар та бас товчхон мэдээлэл өгөх. За Distance Mining Energy компани энэ бөөрөлжүүдийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр 2011 оноос хойш ажиллаж байгаа. За одоо 15-6 жил болцсон байна тий. Тэгээ энэ хугацаанд бол бид нэр ер нь цахилгаан станцын бодиттой болох үднэс ер нь бол нэлээд олон одоо сорил бэрхшээл дундуур ажиллаж ирсэн гэх үү. Тэгээд анх бол одоо бөөрөлжүүдийн орд газраа одоо хайгын судалгаа нөөцөө тогтоох ажлаас үл эхэлж ирсэн. Тэгээд цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, за эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, за хамтрагчаа олох, санхүүжилтийн асуудлаа шийдэх гэх мэтлэн нэлээд олон үе шатаар бол одоо үе шатыг бол туулж ирсэн. Тэгээд барилга бохирдолтын ажлаа бол яг бодтойгоор бид нэр одоо 22 онд эхлүүлсэн байгаа. Тэгээд эхний үе шат маань бол эхний одоо блок маань 2024 оны сүүлээр ашиглалтанд орсон. За хоёр дахь блок маань сая 2025 оны 10 сард ашиглалтанд орсон байгаа. Тэгээ ингээд нийтдээ одоо хоёр блок нэг блокийн хүчин чадал 150 буюу одоо ингээд 300 мегаваттын хүчин чадалтайгаар бол одоо цахилгаан станц ажиллаж байна. За төсөл маань бол нийтдээ одоо 600 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Тэгээ хоёр дахь шатны одоо 3-4 блокийн ажлаа бол бид нар бас барилга бохирдолтын ажлыг эхлүүлсэн байгаа. За 3 дахь блок маань 2027 оны сүүлээр одоо 11-12 сард орно. За 4 дахь блок 2028 оны одоо сүүлээр ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр бас Монгол улсын хувьд бол эрчим хүчний салбар бол өөрөө онцгой чухал тооцогддог ийм салбар яалтчгүй мөн. Нөгөө талаар бол одоогийн байгаа нөхцөл байдлын ихэнхдээ бол төрд байгаа станцууд буюу төрийн мэдлэг хвчлэн байдаг. Одоо бөөрөлжүүдийн хувьд бол хувийн хвшлийн бараг анхны тохиолдол гэж юу үзэж болох вэ станцын хувьд? За өмнө нь бол хувийн хвшлийнхнаас за хуваадаг тэгээ бусад одоо нар салхи сэргийгдэх гэдэг ингээд хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бас эрчим хүчний их усрын төслүүд бол бий. Гэхдээ манай хувьд бол хамгийн гол онцлог ийм том чадлын суур дагавар ажиллах цахилгаан станц гэдгээр бол хамгийн онцлог байна. Тий яг төвөх гэдэг одоо нар салхич гэсэн төв эрчим хүчний систем нийлүүлж байгаа. Суур чадлын том одоо суур горимд ажиллах том чадлын гэдгээр бол онцлог байгаа. Яг манайх шиг ийм цахилгаан станц бол хамгийн сүүл баригдсан бол одоо 4-р цахилгаан станц 1984 онд ашиглалтанд орсон. Ингээд 40 гаруй жил ажилласан ийм станц байна. Тэгээд тэрнээс хойш л ерөөсөө ийм том станц л ерөөсөө ороогүй ашиглалтанд орж байгаа гэсэн. Тэгэхээр ялч бас суур хүчин чадлынхаа хэмжээгээр бол Монголд анхдаж хувийн хвшлийн бас томоохон станцд бол тооцогдож байгаа. Тэгэхээр бас бондын тухай бас илүү сонирхож асуумаар санагдаж байна. Ялангуяа одоо энэ бондтой холбоотой шинэ төрлийн хэм мэдээлэл нь бол бөөрөлжүүд маань бонд гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл бол бас зах зээл дээр ирсэн байгаа. Нөгөөдгөр энэ маань түрүүний таны хэлсэн одоо дараагийн ээлжний блокийг санхүүжүүлэхэд зориулагдахаар ингэж бонд гаргаж байгаа юм да. Энэ талаар бас хэлэр мэдээлэл өгөхгүй. За бөөрөлжүүдийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл маань өөрөө том учраас одоо томоохон хэмжээний санхүүжилтүүд шаардлагатай. Тэгээд эхний үе шатаа хэрэгжүүлэхэд бид нэр манай хавцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт санхүүжилтээс гадна дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай за хамтарч ажиллаж ирсэн. Түүнээс гадна дотооддоо бид нар бонд гаргаад дотоодын одоо хувь хүн аж ахуйн нэгжүүд бол бас манай бондыг худалдаж авч манай төслийн одоо санхүүжилтэнд маш чухал хувь нэмэр оруулж ингэж ажилласан. За мөн түнчлэн нийслэл Улаанбаатар хотод бол маш сайн дэмжлэг үзүүлсэн. Одоо яг манай төслийн хэрэгцээтэй үе шатанд бол 300 тэрбум төгрөгийн одоо зээлийн бондын санхүүжилт бол манай төсөлд хийсэн. Тэгээд бас нийслэлийн
бондыг хэрэгцээтэй үед орсноор манай 1-2 дор болоо бас цаг хугацаанд ашиглалтанд орох ийм бас нэг чухал хүчин зүйл болсон гэж бас энэ хэлмээр байгаа. За тэгээд 3-4 дугаар блок 2 дугаар үе шатны одоо барилга өсвөлтэй ажиллаа хийхтэй холбоотойгоор бид нэр гадаад их хөрсөөр хайсан. Тэгээд саяхан одоо 26 оны 1-р сарын сүүл 2 сарын ихээр бол бид нэр Сингапурын хөрөнгийн бирж дээр 300 сая долларын бонд гаргаж одоо амжилттай одоо санхүүжилт бол татан төвлөрүүлсэн байгаа. Тэгээд энэ 300 сая $10 бондоо бол бид нар одоо эхний үе шатны одоо санхүүжилтийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглана. Мөн одоо 3-4 дугаар блокийн одоо барилга хөсөлтөй ажилдаа бас тодорхой хэсгийг ашиглахаар ийм зорилтоор бид нар бонд босгосон байгаа. Ер нь бөрлжүүд төсөл маань өөрөө нийт ер нь хөрөнгө оруулалтын хэмжээ нь яг хэд орчимд гэж ер нь тооцоологдсон байдаг юм бол нөгөөдөгөөр одоо дараагийн ээлжин 600 мегаватт хүртэлх төр хүчин чадлыг бий болгоход нийт хичнээн хэмжээний хөрөнгө оруулалтын шаардлагатай гэсэн тооцоол байдаг. За бөрлжүүдийн цахилгаан станцын хувьд зөвхөн цахилгаан станцаас гадна нүүрсний уурхай, бөрлжүүдийн уурхай тэгээд дээрэс нь нийтдээ бараг 160-70 одоо километр урттай цахилгаан дамжуулах одоо агаарын шугам 202-ын киловаттын хос хэлхээ бүхий одоо цахилгаан дамжуулах агаарын шугам гэдэг ийм 3 том бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байна. Станц, уурхай тэгээд цахилгаан дамжуулах агаарын шугам. Тэгээд энэ бүх нийтдээ бол нэг 1.2 тэрбум долларын төсөл байгаа. Ер нь анхны хөрөнгө оруулалтаа одоо чинь тээзүүдээр тусгаснаар ч гэдэг юм уу эргээд хэдийн хугацаанд нөхөх ийм боломжтой тооцоол гарсан гэдэг. За нэг 10-аас 11 жилийн хугацаанд барилга өсрэлтийн одоо хугацаагаа оруулаад 10-аас 11 жилийн хугацаанд бол хөрөнгө оруулалтаа нөхөхөр ийм тооцоогоо. Тэгээд ер нь ийм томоохон мега төслүүдийн нэг 10 орчим жилийн хугацаанд бол одоо хөрөнгө оруулалтаа нөхчих бол одоо бас боломжтой юм байна гэдэг ерөнхий жишг байдаг. Одоо тэгж нөхөж чадчих одоо энэ санхүүжүүлэгч байгууллагууд хөрөнгө оруулагчд бол бас орж ирэх тийм сонирхлын татдаг байгаа. Тэгэхээр нэг 10 орчим жилийн хугацаанд бол хөрөнгө оруулалт хэрэгжих байх. Тэгээ 10 жил бол өөрөө маш урт хугацаа шүү дээ бас. Тэ. Тэгээ хөрөнгө оруулагчийн хувьд бол маш олон одоо эрсдлүүдийг тооцдог. Тэгээ ялангуяа Монгол улсын хувьд бол бас нэг докторгүй орондоо хөгжиж буй докторгүй зах зээл хамаарна. Тэгэхээр бол бас ингээд яг энэ төсөл хэрэгжүүлэх гэдэг ингээд явахд бол яг санхүүжилт олох асуудал бол бас хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг байсан гэж бас хэлмээр байна. Түрүүн та бас ярианда дурдсан 300 сая долларын гадаад их усүрийг бондор ингээм амжилттай бас бид босгосон гэдэг ярьж ирсэн. Тэгэхээр эргээд бас энэ бондын нөгөө одоо төлөгдөх хугацаа болон ер нь өгөөжийг та бүхэн гадны зах зээл дээр юу гэж санал болгосон байт юм бэ? Яг бондын хүү бол доктортой хүүгээр 11.3% тий 5 жилийн хугацаатай. Одоо ийм нөхцлөөр бид нар бонддсан байгаа. Тэгээд одоо бид нар бонд босгохтой хүлээс үүргийнхаа дагуу бид нар ингээд цаг хугацаанд эргүүлээд төлөөд ингээд 20-ын дагуу төлөөд явна. Бөрлжүүдийн цахилгаан станц маань одоогоор ер нь хичнээн хүний ажлын байрыг шинээр бий болгосон бол за нөгөөдөөр бас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед хичнээн ажлын байр шинээр нэмэгдэв. Хоёрдугаар тас ер нь яг төвийн эрчим хүчинд мэдээж нийлүүлснээрээ хичнээн хэмжээний айл өрхийн хэрэглээг бас хангаж байна. За уурхай цахилгаан станц нийлээд манай компани 650 гаруй хүн ажиллаж байна. За дахиад 3-4 блок ашиглалтанд орохоор нэмээд бас нэг 200 тонн одоо ажлын байр шинээр бий болно. Ер нь цаашдаа ингээд байнгын ажлын байр тий. Цаашдаа ингээд бүрэн хүчин чадлаар ажиллахаар 1000 орчим одоо шинэ ажлын байр одоо бий болно гэж ингэж төсөөлж нэлээд том ажлын төлөвлөж байгаа. За ер нь манай 150 за 152 блокийн нийтээ 300 мегаваттын хүчин чадлаар ингээд ажиллаж байгаа эрчим хүчний хэмжээ маань нийтдээ нэг 900 гаруй мянган айл өрхийн одоо эрчим хүчний хэрэглээг хангаж байгаа. Тэгээ Монгол улс бол бас нэг 980 гаруй 80 мянга орчим айл өрхтэй байна. Тэгэхээр ер нь бол манай цахилгаан станц бол хэрвээ зөвхөн одоо манай
үйлдвэрлэсэн эрчим хүчийг зөвхөн айл өргөлөө хойрлоно гэж ингээд тооцох юм бол үндсэндээ Монгол улсын нийт айл өрхийн хэрэгцээг хангаж байгаа. За ихтэй бол бас бусад үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд байна уу? Дуурхай байна тий. Гэх мэтлэн нэг бусад хэрэглэгч нар байгаа. Гэхдээ манайх бол Монгол улсын эрчим хүчний хэрэглээний нэг 20-25%-ийг хангах хэмжээний хүчин чадалтай болж байгаа гэж ойлгож болно. Тэгээ жил ирэх тусам бол эрчим хүчний хэрэглээ ингэ өсөж байгаа. Тэгээ яг ингэ зогсон тогтмол байна гэж бол байхгүй. Тэгээд 20-25 орчим хавьд бид манайх хангаад явах байх. Тэгээ босод их усрууд ингээд орж ирэх юм бол бас сая хувь хэмжээнд бол өөрчлөлт орох байх. Яг өнөөдөр бас нөхцөл байдлаар бол Монгол улсын эрчим хүчний салбар өөрөөс чадлын дутагдал гэдэг нэг юм томоохон асуудал бас зүйлсээр яригдээд байгаа. Тэгээ нөгөө талдаа бол төрийн өмчөд дулааны цэглээ станцуудыг бас хувьчилнаа гэсэн мэдээллийг яг одоогийн ажиллаж байгаа засгийн газар бас шийдвэр гарсан гэж байгаа. Энэ тал дээр ер нь та мэрэгжлийн үеийн хувьд ер нь экспертүүдийн сарахад ямар байр суурьтай вэ? Тухайлбал 51-49 гэсэн хувилбар бол одоо яригдж байгаа гэдэг нэг мэдээлэл байгаа шүү дээ. За чадлын дутагдлын асуудлыг сая монголчууд нийтээрээ сая хүүтрэлтийн үеэр эрчим хүчний хязгаарлалт хийх үеэр маш сайн мэдэрсэн баг. Өөрөөр хэлбэл одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүч үйлдвэрлэж байгаа их усрын одоо чадал хэрэглээндээ ерөөсөө ингэ тулцсан. Тэгээ ямар нэгэн нөөц чадал байхгүй. Тэгээ аль нэг станц дээр багахан хэмжээний доголдол гарахад л одоо тэр хэмжээгээр шууд одоо дутагдлалд орж хязгаарлалт хийж байгаа. Тэгээд зөвхөн бид нар чи Оросын холбооны улсаас авж байгаа одоо эрчим хүчнийхээ хэмжээг нэмээд сая чадлын дутагдлалд орж штэ. Оросын холбооны улсаас 300 мегаватт авдаг. Тэгээ уг нь бол аливаа улс орн бол одоо эрчим хүчний хангамж, эрчим хүчний одоо бие даасан байдал бол байх нь маш чухал. Гэтэл Оросоос аваад байгаа мөртлөө хангахгүй. Тэрийг хангаж чадахгүй. Тэгэхээр маш хэмжээний дутагдлалд орсон нь бол шууд харагдаж байгаа. Тэгээ нөгөө талдаа ингээд органик байдлаар эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. Тэгээ нэг ойролцоогоор нэг 150 мегаватт орчмоор бол байнга өсөж байгаа. Одоо ингээд маш олон хорооллууд баригдаж байна. Шинээр үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд байгуулагдаж байна. Айл өрхийн одоо эрчим хүчний хэрэглээ ч гэсэн одоо электрон тоног төхөөрөмжүүд ч гэсэн маш ихээр одоо хэрэглэгдэж ахын нэвтэрж байна шүү дээ. Тэгээ энэ хэрээр ингээд эрчим хүчний хэрэглээ бол жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэтэл эрчим хүчний яам дээр нөгөө цахилгааны нөхцөл авъя гэсэн хүсэлтүүд бол бүр их байгаа. Гэтэл тэрийг одоо бүсийн хэмжээнд нь өгөхгүй байхад л яг саяын хэрэглээ бол жил ирэх тусам нэмэгдээд ингээд явж байгаа. Тэгэхээр бол цаашдаа одоо их өсрүүдийг бол маш ойрын хугацаанд барих юм шаардлага бол байгаа. За ховчлолын тухайд бол мэдээж одоо альва салбарт хувийн хвшил ингэж орж ирэх нь маш чухал байгаа. Гэхдээ эрчим хүчний салбар өөрөө бас юм суур хүн болгоны одоо амьдрал ахуйд нөлөөлж идэг ийм стратегийн чухал ач холбогдол учраас нэлээд үе шаттай хийх хэрэгтэй байх л гэж ингэж бодож байгаа. Тэгэхдээ яг өнөөгийн Монгол улс эрчим хүчний одоо энэ бүтцийг ингээд үзэхэд бол маш юм эмзэг байгаа л гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө үн тарифны яахын үн тарифын тогтолцоо нь бас ингээд хит одоо зохицуулттай, төрөөс хамааралтай тийм байгаа нөхцөлд тэгээд их усрын дутагдлалд орсон байгаа юм нөхцөлд бол одоо маш олон талын хүчин зүйлүүдийг бодсны үндсэн дээр л хийх хэрэгтэй л гэж бодож байгаа хөвчлээ. Ер нь төгсгөлийн товчхон асуухад яг энэ салбарыг бол одоо либералчлах хэрэгтэй гэдгийг бол судлаачд болон эдийн засгч нар бол нэлээх ярьдаг шүү дээ тий. Нөгөө талд бас эрчим хүчний мэрэгжлийн салбарын хүмүүс нь бас зарим нэг талаараа жоох эсрэг баяр суртайж байгаа нэг юм зүйлүүд ажиглагддаг. Тэгэхээр таны хувьд бас их экспертүүдээс энэ аль тал дээр нь илүү одоо зөв гэж юу н харж байгаа. За яг хувийн байр суурь бол би илүү либерал зарим одоо цахилгаан дамжуулах агаарын шугамж гэдэг юм уу яг нөгөө стратеги ач холбогдолтой ийм хэсгүүд нь бол төрийн эмчт байх ёстой. Цахилгаан станц их усруудын тухайд бол хувийн эмчлэг аль болох оролцуулаад цэвэр өрсөлдөөнд зарчмаар явах нь бол илүү урт хугацаанд илүү ач холбогдолтой гэж бодож байгаа. За тодорхой жишээ одоо ингээд харьцуулсан жишээ татхад л яг гадны маш олон одоо гүржийн жишээг бол одоо сүүлийн үед бол эрчим хүчний салбарыг нэлээд ярьж байна. Тэгээд 10 жил орчмын хугацаанд урт удаан хугацаанд ингээд хэрэгжүүлээд ирсний үр дүнд илүү тийм либерал тал руу ингэж шилжиж чадсан байгаа. Тэгэхээр бол илүү одоо 5 жил 10 жилээр илүү төлөвлөж иж
бид нар одоо яг амжилттайгаар либералчлах энэ үйл Ямар хугацаанд харах хэрэгтэй гэдэг тийм. Монголын дотоод жишээ гэх юм бол одоо банк санхүүгийн салбар байна. За 90-ад оны ихээр 2000 оны ихээр бол одоо төрийн эмчт хамгаалсан томоохон банкудтай байлаа шүү дээ. Гэтэл одоо хувийн хвшлийн банкуд банкны салбарт орж ирснээр одоо бол одоо ганц төрлийн банктай. Бусдын дандаа хувийн банк. За мэдээж өнгөрсөн хугацаанд бол маш олон банк дампуурсан байх. Тэ. Гэхдээ бол цэвэр зах зээлийн зарчмаараа ингээд одоо муу зүйлээ засаад илүү сайн зүйл рүү ингээд ажиллаад явсны үр дүнд өнөөдөр банк санхүүгийн салбар бол олон улсын жишгт хүрсэн гэж би ингэж боддог. Тэгээ бараг яг энэ жишгээр бас эрчим хүчний салбар бол алхмаар илүү либерал болох ёстой л гэж бодож байна. За танд маш баярлалаа. Тэгээ та бүхний Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил бас бодиттой хөв нэмрийг оруулж яваа хөдөлмөртөө амжилт хүсье. За баярлалаа. Бид студид Бөөрөлжүү цахилгаан станцын гүйцэтгэх захирал Мөнхтөртэй ярилцлаа.